Сайн байна уу? Энэхүү видеогоор би саяхан шинээр манай дэлгүүр дээр ирсэн скушинуудыг танилцуулна. Энэ маань болохоор Кибругийн скушинууд, Лампогийн скушинууд болоо энэ Хоосон брендийн сармагчин зүрхэн талах гэдэг юм скушинууд ирсэн байгаа. Тэгээд энэ маань мини банк скуши, мөн нөгөө Санкивэдний скуши болон Лампо Кибругийн скушинуудыг та нартай үзүүлье. Тэгээд видео маань нэлээд урт болох учраас скушинуудыг хурдан үзүүлээд явъя. Ерөнхийдөө эхлээд хямдаас нь эхлээд хамгийн үнэтэйг нь танилцуулаад эхлэе. Ингээд скушинуудыг танилцуулж эхлэе. Та нарыг видеогоо эхнээс нь дуустал үзэн байхаа гэж найдаж байна. Ингээд өнөөдөр 2019 оны 5 сарын 16-ны өдөр хэрвээ манай дэлгүүрээс скуши худалдаж авахыг хүсвэл тайлбар хэсэгт оруулж өгсөн Facebook пэйж хуудасны линкээр ороод захиалга өгөх боломжтой. Зураг мэдээлэл болон үнийн мэдээллүүд бүгд тэнд постоор оруулсан байгаа. Утсаар ярьж захиалга өгөх бол 94 18 28 46 утас руу холбогдоод хүргүүлээд эсвэл ирээд авч болно. За ингээд юм скушинууд байгаа. Скушинууд эхнээс нь танилцуулцгаая. Энэ скуши маань яадаг скуши вэ гэхээр манай Facebook пэйж хуудсан дээр цэцэн шалгаруулах тэмцээн зохиогдож байгаа. Тэгээд манай постыг бас нөгөө тайлбар хэсэгт оруулаад өгөн. Тэгээд постоор нь ороод тэрхүү тэмцээнд маань оролцох боломжтой байгаа шүү. 5 сарын 31 хүртэл тэмцээн маань зохиогдно. Тэгээд 5 сарын 31-нд лайваар хацтнаа Facebook пэйж хуудсан дээр лайваар хацтнаа шалгаруулах байгаа. За ингээм ийм хөөрхөн маршмелли байгаа. Тэгээд энэ маань яг ийм гоё талах шиг үнэртэй маш том хэмжээтэй. За ингээд дараагийн скушинууд маань мини банк скушинууд байгаа. Энэ Blush Bank скуши маань 1700 Blush Bank скуши маань мини 1700 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тус бүр дээр түлхүүрний осортой одоогоор түлхүүрний осрын хийгээг байгаа учраас юу яасан? Ингээд шууд үзүүлэхээр шийдсэн. Ингээд энэ маань 1700 төгрөгийн үнэтэй. Мөн дундын хэмжээтэй юм Blush Balm байгаа. Энэ Blush Balm маань бас 2500 төгрөгийн үнэтэй. Маш зөөлхөн бүгдээрээ тэгээд ийм мини бургер манайхаас худалдан авалт хийсэн өнөөдөр буюу 5 сарын 16-наас эхлээд худалдан авалт хийсэн эхний 60 хүнд энэхүү мини бургерийг худалдан авалт болгонд бэлэг болгон өгж байгаа. Хүргэлтээр болон ирээд авч болно. За энэ ингээд зарахгүй энэ бэлэгний бургер байгаа. Харин энэний дунд хэмжээтэй нүүргүү бүргэр тэгээд ийм нүүртэй бүргэр хоёр байгаа. Энэ маань болохоор нэг нь 2500 төгрөгийн үнэтэй. Маш цөөхөн ирсэн учраас бэлгэнд өгөх боломжгүй. За ингээд бүргэрнүүд маань байгаа мó. Ийм олон өнгөтэй панда бам байгаа. Панда банаас маань бас маш цөөхөн ирсэн учраас одоо юу сонгох боломжгүй, өнгө сонгох боломжгүй. Энээс өөр болон маш олон төрөл байгаа. Тэгээд нөө захиалга болгонд рандом буюу нөгөө санаандгүй байдлаар сонгоод захиалганд өгч явуулна. Эхний эдийн захиалга маань мэдээж юу явах боломжтой, өнгөө сонгоод авах боломжтой. Тэгээд дараагийн эдийн захиалгуудад маань скуши маань дууссан байдаг учраас яг тэр өнгөийг сонгох боломжгүй. Мөн өмнөх захиалганы юм панда том банууд байгаа. Энэ маань болохоор 5500. Энэ дундын банууд болохоор бүгдээрээ нэг ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй. Дараа нь юм Санриогийн тус бүрдээ түлхүүрний осортой мэдээж ууттай. За ийм Санриогийн юм 3 ширхэг айскрим кон байгаа. Энэ маань болохоор нэг нь 5000 төгрөгийн үнэтэй. За дараа нь мэдээж энэ угж маань болохоор хар өнгөтэй үлдсэн байгаа 5000 төгрөг. За энэ дөрвөлжин талах маань бас байгаа. Дөрвөлжин талах маань 4400 төгрөгийн үнэтэй. Энэ цэцгэн талах маань бас 4400.
Энэ мушкет талах маань бас 4400. Гурвангийн нийлүүлээд авах бол 12200-аар аван тус бүрдээ түлхүүрний осортой байгаа. За тэгээ суши маань 7000 төгрөгийн үнэтэй. За энд ирсэн скушинууд маань ихэнх нь хамгийн үнэтэй нь 42000 төгрөгийн үнэтэй. Тэгээд 42000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг скуши бус нь дандаа 28000-аас 21000-аас доош ихэнх нь дандаа 1700-аас 21000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа. Тэрнээс дээш үнэтэй скушинууд маань маш цөөхөн. За ингээд ийм суши байгаа. Суши маань өмнөх үнээрээ 17000, гурвангийн нийлүүлээд авах юм бол 20000 төгрөг. Мөн энэ манту байгаа. Манту маань шар өнгөтэй загвар нь байгаа. 18000 Sankyo-ний загвар. Мөн Sankyo-ний энэ пандатай зармаг бор болон цэнхэр өнгөтэй хэлцэг байгаа. Энэ хоёрыг нэг нь 9000, тэгээд хоёулангийн нийлүүлээд авах юм бол 17500-аар худалдаж авч болно. Хослуулаад авбал мөн ийм Pikachu ирсэн байгаа. Энэ маань маш хөөрхөн. Одоо удахгүй Pikachu-гийн кино маань цацагдана. Өнөөдөр нээлттэй хийсэн байгаа Pikachu-гийн кино маань. Тэгээ энэ маань маш хөөрхөн загвартай скуши байгаа. Мөн цөөхөн ирсэн 18000 гэж байгаа. За энэ донут, амттан донут байгаа. Энэ донут болохоор донут амттан ийм хар болон донут панда хар болон ийм ягаан загвартай хоёр ирсэн байгаа. Нэг нь 100000 төгрөгийн үнэтэй. Том панда бантай ижилхэн хэмжээтэй. Мөн лоли маань ийм 6 загварууд байгаа. Нэг нь 7500. Ерөнхийдөө мэдэх учраас шууд үзүүлээ явчихъя. Зарлал хэлэхэд 6 сарын 1-нд задгаа талбай дээр манай худалдаа хийх учраас тэрийг ингээд сурчлах зорилготой тэмцээн зохиосон байгаа. Тэгээд тэмцээнд маань бас идэвхтэй оролцоорой. Мөн 6 сарын 1-нд скуши ирж худалдаж аваарэ. Тэгээд амар их 6 сарын 1 ингээд хэлчихлээ. Тэр өдөр тухайн өдөр маань болохоор бүх скуши маань нэг бүрийнхаа үннээс 500 төгрөгөөр хямдарч зарагдсан. Зөвхөн тэр өдрөө. Тэгээд нөгөө орон нутгууд руу хүргэлт хийж чадахгүй учраас хотод байгаа гэрийнхэндээ ч юм уу захиж болгоё шүү. За тэгээд өндөг маань цагаан өнгөтэй өндөг маань байгаа. Цагаан өнгөтэй өндөг маань 9500, гүзээлзгэн маань 9000. За ингээд Sankyo-ний pop байгаа. Мөн Kibru-гийн pop байгаа. Бичлэгийнхаа төгсгөл хэсэгт Kibru-гийнхаа pop-ыг үзүүлээ. Энэ маань болохоор 12500. Солонгон болон ийм Galaxy өнгөтэй цэнхэр ирсэн байгаа. Энэ маань айгуу гоё зөөлхөн, дээрээс нь маш том хэмжээтэй. Мэдээж би том хүн учраас миний гар маш том хэмжээтэй байгаа. Мөн бургер муур. Энэ маань бүр амар зөөлхөн. Амар слоу. Энэ бургер муур маань өмнөх үнээр 12000-аар зарагдана. Том хэмжээтэй. Мөн ийм айскрим зармаг байгаа. Энэ айскрим зарим маань манайхаас авсан хүмүүс мэдчихэж байгаа. Ерөнхийдөө айгүй зөөлхөн, айгүй том. Тэгээд энэ айскрим зарим нь болохоор 100000 төгрөгөөр зарагдчихж байгаа. Мөн ийм өнгөн хувирдаг скуши ирсэн. Энэ өнгөн хувирдаг скуши маань болохоор 12000 төгрөгөөр зарагдана. За ингээд дараагийнх маань Никураныгийн тоор тийм скушинууд маань тус бүрдээ өөрийн гэсэн ууттай байгаа. Бичлэгийнхаа төгсгөлд би уутнуудын нэг бүрчлэг үзүүлье. Одоо яг нэг видеон дээрээ үзүүлэх гэхээр амар олон скуши байгаа учраас яг видеон дээр нэг бүрийнх нь уутыг үзүүлэх явна гэх юм бол бичлэг маань маш урт бөгөөд уйтгартай болно. Тэгэхээр бичлэгийнхаа төгсгөл зүгээр тайлбарлах маягтай уутнуудын товчхон харуулаа явчихъя. Тэгээд зурган дээрээ мэдээж уутнуудын зургийг бас оруулсан байгаа пэйж утсан дээрээ. Энэ пэйж маань ийм зөөлхөн. Энэ Galaxy болон ийм Rainbow Peach нэг нь 10600 төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээд энэ энгийн ийм
Манайд өмнө зарагдчихсэн ягаан тоорыг бодвол арай алтлаг ягаан өнгөтэй. Алтлаг нэг gold rose өнгө гэж ярьдэн штэ. Тийм өнгөтэй тэгээ маш зөөлхөн юм сквиш байгаа. Одоо би та нарт базаж харуулъя. Энэ маань болохоор 10,000 төгрөг. Бүр амар зөөлхөн, амар слов. Одоо осдог. Ийм сквиши байгаа. За мөн Икуранигийн үүлэн сквиши ирсэн байгаа. Энд бас айгүй зөөлхөн гадаргууны мат юм шиг яг нөгөө хөвсгөр гадаргуутай. Тэгээ айгүй юм зөөлхөн бас эри сквиш агаартай сквишийн дуртай хүмүүс бол энэ сквиши яг гоё тохино юм гоё эри сквиши. За ингээд энэ бургернуудын хувьд хэлэх юм бол та нартай зүгээр хүүхдийн баярын мэнд гээд хүүхдийн баярт зориулаад яг нөгөө сквиши сонирхдаг нөгөө зорилтод бүлгийн буюу сквиши яг сонирхдаг хүүхдүүдэд зориулаад ийм бэлэг барьж байгаа үг нь гадаагаараа тараач гэж бодсноо яг сонирхдаггүй хүн авч байснаа сонирхдаг хүн авчвал зүгээр юм болоо гэж бодоод худалдаа авалт хийсэн хүмүүстэй тарааж байгаа шүү. Дараагийнхан маань сквиши болохоор ийм unicorn cake сквиши байгаа. Ийм алтлаг дээгүүрээ алтлаг будагтай ийм хар кейк байгаа. Энэ маань болохоор гадаргуу нь жоохон хатуу, тэгсэн хэрнээсээ амар слов. Ийм байгаа. Энэний маань үнэ нь болохоор 10,500. Дараа нь бас ийм ягаан өнгөтэй байгаа. Энэ ягаан өнгөтэй сквиши маань болохоор бас 10,500. Ерөнхийдөө энэ одоо үзүүлж байгаа кейк сквишинууд маань бүгдээрээ бүгднгийнх нь үнэ 10,500 гэж байгаа. Энэ бугтай бор бууг нь энэ хоёроосоо илүү зөөлхөн. Хэмжээ болон бусад мэдээллүүдийг манай Facebook пэйж хуудас руу ороод харж болно шүү. За мөн ийм Galaxy өнгөтэй ийм сквиши байгаа. Энэ Galaxy өнгөтэй нь бусдаасаа илүү хамгийн зөөлхөн. За мөн ийм хоёр ийм содон загвартай баавга байгаа. Энэ баавга маань болохоор үнэ нь 12,000 төгрөгийн үнэтэй. Амар зөөлхөн тэгсэрнээс ийм айгүй хөргөө игдүүтэй булцгар бомгор югмэр чимдээ бүр нэг тийм идүү хөрмөр юм хоёр хөөрхөн байгаа. Энэ нүднийхэн деталь болон энэ гүзээлцгний деталууд нь маш гоё юм. Тавгар, овгор, будг нь өөрөөсөө болохоор будг нь хуурна халцрна гэж айх хэрэггүй. Мэдээж сквиши болохоор дефект орших нь орох бах. Гэтэ загварын хувьд маш игдүүтэй. За ийм strawberry tart гэдэг гүзээлцгэнтэй tart гэдэг билүү байдаг штэ. Алимтай pie. За ийм торт байгаа. Энэ маань болохоор 13,000. Энэ маш том хэмжээтэй. Одоо ерөнхий бүх хүмүүсийн мэддэг энэ панда бантай харьцуулахад хэмжээний юм том. Илүү харж байгааз. За тэгээ өргөнөөрөө ийм зузаан. За ийм гоё гүзээлцгэнтэй билүү байгаа. Фокус алдагдаад байгаа дуусахаар айгүй бол нүүр байгаа учраас нүүр таниад алдагдаад ах шиг байна. За энэ үнэ нь 13,000. За бичлэгээ ингээд дуустал нь үзээрээ ингээд бичлэг үргэлжлэх тусмаа илүү гоё бөгөөд боломжийн үнэтэй сквишинууд маань гарч ирээ шүү. Хөвчээртэй дуустал нь үзээд тэгээд үнийн мэдээллийг комментээр биш болж өгвөл бичлэгнээсээ авахыг бодоорой. Холбоо барих болон үнийн мэдээлэл захиалга өгөх аргын талаар YouTube дээр коммент бичиж байдаг байгаа. За би яг энэ ягаан нүгэн захиалгадаад зарагдаад дууссан байхгүй юу. Гэтэ ийм ягаан загвар бас байгаа шүү гэд дахиад ирэх бах манай дэлгүүр дээр энэ маань 13,000 төгрөгийн үнэтэй. Тэгсэрнээсээ бүр амар том. Дондогмаа сквиши байдаг шүү дээ. Одоо удахгүй үзүүлнэ. Дондогмаа сквишитэй бараг ижилхэн хэмжээтэй ийм том сквиши байгаа. Үнэ нь 13,000. Айгүй игдүүтэй.
За ийм ягаан болон цагаан загвар байгаа. Цагаан загвараас маань үлдсэн. Ягаан загвар нь дууссан. За ингээд энэ маань болохоор нэг нь 13,000 гэж байгаа. За тэгээд захиалга өгөх болон үнийн мэдээллийг бичлэгээ дуустал нь үзээд бичлэгнээсээ аваарай. Энэ харанхуйд гэрэлтдэг сквиши байгаа. Энийн нүд нь гэрэлтдэг. Энэ харанхуйд гэрэлтдэг сквиши маань 5 төрөл ирсэн. Нэг бүрийнх нь үнэ нь 11,000. За ийм 5 төрөл байгаа. За ингээд тус бүрд нь батж үзүүлье. Энэ эднээс хамгийн том нь. Тэгээ энийн нүд нь гэрэлтдэг. Би одоо та нарт үзүүлье. За энэ билүү маань нэгдүдээ загвартай билүүтай сквиши сонирхдаг бол энэ их зүгээр. За дараа нь уяачлаарай. За ингээд айгүй олон сквиши байгаа учраас би аль болох бичлэгээ маш хурдан яриад байгаа. Тэгээд зогсоогоод юм уу паузлаад дахиад үзэж болно шүү. Тэгээд бүр ингээд наривчилж хармаар байна гэх юм бол манай пэйж хуудас руу ороод зурагтай постыг үзэж болно. Миний лайвыг бас үзэж болно. Ийм капкейк, ийм хулуутай ийм малгайтай хулуу гэд захиалга өгсөн малгайтай хулуу гэж хэлээрээ бас ийм нүд шүдэрээ гэрэлтдэг. Энэ бас нүдэрээ гэрэлтдэг. Энэ л ганцаараа энэ толгоонд гэрэлтдэг. За ингээд энэ харанхуйд гэрэлтдэг сквишинууд маань ингэж харагдаж байгаа энэ 5. Энэ нөгөө сүүний сав. Тэгээ энэ болохоор нөгөө малгайтай хулуу. Энэ нь болохоор юу? Билүүтэй сквишин. Харанхуйд болохоор фокус жоохон хэцүү байна. За ингээд энэ нөгөө том хулуу. Энэ капкейкний галуу. За дараагийн сквиши маань дондогмаа маань байгаа. Нөгөө алдартай дондогмаа. За дондогмааг яагаад эхэлж харуулсан бэ гэхээр энтэй харьцуулж харуулах гээд. Энэ маань ийм том, тэгсээс 13,000. За энэ ингээд дондогмаа маань мэдээж маш зөөлхөн, том, ээри, бас айгүй гоё чихэр шиг үнэртэй. Мэдээж брендинг сквиши гэдэг бол за брэнд гэдэг чинь өөр айгүй тийм баталгаатай, гоё гэсэн утгатай байхгүй юу? За ингээд ийм том гоё зөөлхөн байгаа. Одоо эндээс ахуулаад яг нөгөө ориг брендинг сквишинуудыг танилцуулж эхэлнэ. За ингээд эхлээд лампогоос эхлээд дуусгаад явъя гэдэг дуусгаад. За ингээд энэ Galaxy эднэр маань болохоор 10,000 гэж байгаа шүү за. Нэг нь. За энэ Galaxy талх маань 10,000 ийм ээри. Тэгээд дефект орох юм бол ингээд л урагдаж магадгүй. Тэрнээс биш ингээд зориудаар л урддаг юм бол бараг урагдахгүй дээ энэ сквиши. Тэгээд энэ завсраараа жоохон салж магадгүй. Сквишинууд маань ерөөхдөө заагнаасаа эхэлж жоохон гэмтэж эхэлдэг. Мэдээж хайрлаад гамнаад ах юм бол баг гэмтэн гэж баг байхгүй штэ. Тийм болохоор сквишигээ өөртөө айгуу гамтай хэрэглээрээ. Мэдээж үнэтэй авч байгаа юм, худалдаж авч байгаа юм чинь бас өөртөө ч гэсэн гамтай хэрэглээд хайрлаад байвал. Одоо би ингээ бүтэн жил сквиши цуглуулхад нэг их тийм айхтар гэмтсэн сквиши бол байхгүй. Би өөрөө гэмтээжсэн сквиши бол баг байхгүй. Манай хүүхдүүд л гэмтээж байсан. Яг жоохон хүүхдүүд болохоор зулгаагаал татаал тэгдэг. 2-4 настай байхгүй жоохон гэдэг нь 2 настай, нэг нь 4 настай. Тэгээд нэг нь шидэл нөгөөтг нь татаал. Тиймэрхүү байдалтай. За ингээд энэ юм зүгийн баавга маань байгаа. Энэ шар нь илүү зөөлхөн болж ирсэн байгаа. За энэ маань нэг нь 8,500 ингээд хосороо. Нэг нь 8,500 шүү хосороо биш. За шинэ ирсэн сквишиний хувьд гэх юм бол лампогийн загвараас энэ шар шувуу маань нэмэгдэж ирсэн байгаа. Энэ маань болохоор үнэ нь 11,000 гэж байгаа. Мэдээж маш зөөлхөн, өнөрний хувьд бас айгүй гоё чихэр шиг үнэртэй, эрэгтэй эмэгтэй загвартай. Энэ эмэгтэй нь энэ эрэгтэй. За ийм шар шувуу. Тэгээ мөн энэ юу байгаа. Би өмнөх бичлэгэн дээрээ задлсан учраас энэ бичлэгэн дээрээ задлахгүй. Энэ ногоо маань байгаа. Ногоо маань 6,000 төгрөг. Хүүхэлдээ энэ Япон хүүхэлдээнээс зөвхөн юу яасан байгаа. Ногоо хувцастай нэрсэн байгаа. Мэдээж маш зөөлхөн. За энэ хэсэгт бол би ямар нэгэн удаашруулалт болон хурцгалт оруулаагүй, яг байгаа байдлаараа л үсэж байгаа юм. За ингээд панда
Эг маань дахиж ирсэн байгаа. Панда эг маань дахиж ирсэн. Энэ маань болохоор 21,000 төгрөгөөр зарагдчихсан. Гадуур дэлгүүрүүдэд маш олон загварын панда эгнүүд зарагдж байгаа. Өнгө нь хуурдаг, жижиг, том, дунд тэгэл яг нөгөө ориг хувилбар нь болохоор ийм ганцхан л хэмжээтэй байдаг. Ерөөсөө Лампогийнх нь дахиж ийм панда эгний том жижиг хувилбарыг гаргаагүй. Тэгээд би өөр скуши нөгөө панда эг өөр газар судалдаж авч байгааг болохоор яг ялгааг нь сайн мэдэхгүй байна. Гэтэ нэг зургийг харсан чинь ийм сүүл нь ийм зүгээр зураг байсан. Тэгээд энэ хоёр гарынх нь товгор нь ийм товгор биш. Тэгсэн хэрнээс ийм хоорондоо хол зайтай. Нүд нь ойрхон ч юм уу. Нүднийх нь энэ одоо энэ залгаас малгаас энэ хэсэгтээ ийм жоохон ийм юутай байхгүй юу? Нэг камер дээр нэг сайн харагдахгүй гэхдээ ийм жоохон ийм нөгөө юу гэмдээ гадаргуутай товгор хотгортой sorry. За ингээд ийм хүл нь бас ийм. Тэгээ ийм хүл нь бас ойрхон. Панда маань өөрөө бүдүүн байдаг учраас хүл нь бас ойрхон байдаг. За энэ ингээ 21,000 төгрөгийн үнэтэй. Өөрийнхөө олж мэдсэн энэ нөгөө ориг болон хурамчийн ялгааг хэллээ шүү. Лампогийн загваруудаас хамгийн үнэтэй энэ юу гэдэг? Том лама байдаг. Угаасаа хамгийн анхны загвар нь ахгүй энэ Лампогийг алдаршуулсан хамгийн анхны скуши. Энэ маань юм Galaxy өнгөтэй том загварыг маань би захиалж авчруулсан байгаа. Galaxy өнгөтэй угаасаа хамгийн өргөн байдаг. Хүүхдүүд айгүй их асуудаг. Тэгээ ингээд дээшээ доошоо харуулхад ийм айгүй гоё юу яагаад байгаа юм шиг. Бодгон нөгөө нь ийм усалттай байхгүй. Тэгээд ингээд дээшээ доошоо харуулхад ингээд хөдлөөдж байгаа юм шиг ийм салхинд ингээд үсэн найгаад ч байгаа юм шиг. Тийм загвартай ийм сквиш байгаа. Энэний маань үн хараа 29,600 гэж зарагдаж байгаа манай дэлгүүр дээр. За мөн энэ ламанаас энэ бас ийм дөрвөн өнгийн дунд хэмжээтэй байгаа. Дундын хэмжээтэй гэдэг нь энэ нөгөө нэг арай туранхай гэх юм уу да. Арай туранхай чүд жижигхэн ийм дундын хэмжээтэй загвар байгаа. За энэ дундын хэмжээтэй лама маань болохоор нэг нь 18,000-аар зарагддаг манай дэлгүүр дээр. Энэ мэдээж энэ хөлн доороо лицензний бичиг нь байгаа. Яг гоо би өмнөх нөгөө бичлэг болон зургнууд дээр лицензнийх нь бичгийг харуулсан байгаа учраас нэг тийм айхтар лицензийн тооцоолгож харуулсангүй бичлэг маань маш урт болно. Тэгээд тэрийгэ тооцоолгосонгүй. За ийм бүр амар софт. За дараагийнх нь энэ чихэр лама. За нэг нь 18,000-аар зарагдсан ламанууд маань. За ингээд Лампогийн мөн юм дүүфүү байгаа. Дүүфүү маань 10,000. Өмнө задлаад үзүүлсэн байгаа. Энэ бичлэгүүд дээр задлсан байгааг харж байна. Дотроо энэ ууд маань өөрөө жоохон хатуу учраас нэг тийм айхтар зөөлөн мэдрэгдгүй. Яг задлаад үзэхээр бүр ингээд энэ дондогмагийн жижигрүүлсэн хувилбар шиг тийм зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Мөн ийм хэрвээ уутын задлахгүй гэх юм бол энэ түлхүүрний осортой ингээд энэ түлхүүрний осор зүгээд зөвхөндөө зүгээд авч явж болно. Дараагийн хэсэгт маш ховор байдаг скуши. Тэгээд би энийг олчод амар баярлсан. Тэгээд уг нь за нөгөө YouTube руудын бичлэгийг үзчихээд энэ скушиг за нэг авах юм биш үү, ямар хөөрхөн загвартай юм бэ гэж бодож байсан. Тэгээ энэ скуши маань ийм хоёр өнгөтэй ирсэн байгаа. Нэг нь би хайрцагт нь хийсэн. Нэг нь болохоор ийм та нарт үзүүлэхэд ингээд задлаа тавьсан байгаа. Дотроо болохоор ийм хайрцагтай. Тэгээд скуши маань ийм тагтай ирдэг. Энэ таг гэдэг одоо нэг шошготой ирдэг. Шошго маань болохоор ийм дотроо ийм зүйтэй бас ийм нэг уц тогтоогчтой ирж байгаа. За ингээд энэ марталтай ийм хоосон гэд ийм бичгтэй. Энэ пичэн дээр суусан сармагчийн сүүлнийхэн деталь нь ийм бас төвөгөр. Тэгээ материалны хувьд үнэрний хувьд жоохон химийн үнэртэй. Тэгээ ийм толгой дээр ийм пичтэй. Тэгээ ийм бас пичэн дээр суудсан.
Тэгээ slow, хатуу учраас дундагмаа шиг амархан дефект орохгүй. За ийм сквиши байгаа. Энэ маань болохоор ийм хайрцагтай байгаа очно. За дараагийн энэ хоосооны сквишины хувьд гэх юм бол гүзээлцгэнтэй талах гэдэг ийм нэртэй ийм сквиши байгаа. Энэ маань маш том хэмжээтэй. Энэ дундагмаатай харьцуулаад үзэж болно. Ийм том талах зузаан гэх юм бол миний 2 хурууг нийлүүлсэн юм шиг ийм зузаантай. Тэгээд зөөлхөн өнөрний хувьд тийм айхтар содон биш. Дотроо бас ийм тааг нь тусдаа ирдэг. Энэ маань болохоор гадуураа дахиад нэг ууттай байгаа. Омоширой гэдэг одоо сонирхолтой сармагчин гэсэн үг. Ийм утгатай. Омоширой гэдэг. За ийм сармагчин байгаа мөн ийм За одоо Кебругийн сквишинуудыг танилцуулъя. Кебругийн сквишинуудээс өмнө нь ирж байгаагүй олон загварын сквишинууд ирсэн байгаа. Энд нь болохоор ийм зүрхэн билүү. Энэ хоосооны сквишинууд нэг нь 42,000 төгрөгийн үнэтэй. За энэ зүрхэн билүү маань болохоор ийм зөөлхөн. Тэгээд лиценз нь болохоор энэ юун дээр байдаг? Нүүрэн дээрээ байдаг. Мэдээж хуулбарууд бас маш их байдаг. Ийм ардталтаа good luck буюу амжилт хүсье гэдэг ийм бичигтэй. Маш зөөлхөн. Одоо ингээд гимтгэрээ одоо ингээд ийм гадаргууны барцгар учраас юу ядгүй барыг тэр гимтэл нь нэг сайн мэдэгддэггүй. Би өөрөө миний цуглуулганд байдаг хамгийн гоё сквишинд бас ордог байгаа. Миний хамгийн дуртай сквишинд ордог. Гүн байна. Энэ маань болохоор энэ загас байгаа. Энэ загас маань 14,000 төгрөгийн үнэтэй. Яагаад энэ хэсэгт оруулсан бэ гэхээр ийм гоё хайрцагтай. Хайрцаг нь маш содон, ийм том. Тэгээд энэний лиценз нь болохоор энэ хоёр нүднийхээ энэ хэсэгт байдаг байхгүй юу? Нүднийхээ хэсэгт байгаа. За энэ маань бүр амар зөвлөгөө ингээ өсчихийг тэгжидэл нөгөөх нь бадчихъя. Бас ээри. Будг нь айгуу гоё. Өнгөний хувьд олон өнгөнд дуртай сквишийн дуртай хүүхэд бол Unicorn Poop маань ийм Galaxy энэ ийм солонгондоо өнгөтэй ийм хоёр сквиши байгаа. Тийм тэр зүрхэн билүү маань болохоор 21,000 төгрөгийн үнэтэй. Энэ Poop маань бас 21,000 гэж байгаа. Зөөлхөн. Тэгээд гадаргуу нь бас нэг тийм зузаан дуу байдаг учраас гэмтэж бэртэг нь бага байдаг. Гэмцэн ч гэсэн нэг тэгж айхтар мэдэгдээд байдгүй. Айгуу гоё сквиши. Би Кебругийн сквишинуудыг өөрөө цуглуулах айгуу дуртай. Лампогийн сквишийг цуглуулах гэхээр хүүхдүүд айгуу сонирхолтой байдаг учраас цуглуулгандаа нэмж чаддгүй. За ийм слоп байгаа. За энэ ингээд энэ төсчиг хэдэндээ маш үнэж Хачико нохоо гэдэг ийм Хачико нохооны домог байдаг. Япончууд бас Хачико нохоогоор маш их ийм decoration буюу нэг янз бүрийн чимэглэл тэгээд эд зүйл тоглоом гэдээ маш их зүйлийг хийдэг. За тэгээд энэ лиценз нь энэ ардаа байгаа. Тэрнтэй адилхан энэ сквишийн хүртэл ийм Хачико нохооны сквиши маш их байдаг төрлүүд нь. Тэрний нэг төрлийг Кебру аваад бас ийм талах хийсэн байгаа. Иштэй зарим маань өмнө манай дэлгүүрт ирж исэн. Гэхдээ YouTube channel дээр оруулахаас нэлээд өмнө маш олон тоогоор ирж исэн. Тэгээд тэр үед болохоор Galaxy өнгөтэй загвар нь маш их ирж исэн. Энэ Popsicle буюу энэ иштэй зарим нь болохоор 20,000 төгрөгийн үнэтэй. Milkshake буюу сүүний холмог. Milkshake Шейки маань лиценз нь бас энэ доороо байгаа. Энэ хоёр маань яг юм жинхэнэ юм аяга барьж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн бүр анх намайг сквиши авч яхад тухайн үедээ бичлэг хийгээг болохоор нэг сайн мэдэхгүй байж магадгүй. Энэ шейк маань бас 21,000 гэж байгаа. Энэ цагаан нарай зөөлхөн. Бас игдүүтэй. Кебругийн сквишины чанарны хувьд маш чанартай, баталгаатай, маш гоё сквиши байдаг Кебругийнхаа.
За ингээд энэ нөгөө Aridiгийн донот байгаа. Энийг маань нөгөө нэг би нөгөө Facebook хуудсан дээрээ санал асуулга явуулсан юм аа. Тэгээд тэрэн дээр маань хамгийн их санал авсан Squishy-ний тоонд орсон байсан. Тэгээ энэ Aridiгийн донотыг авчирсан байгаа. Хэрвээ 6 сарын 1 хүртэл эдгээр Squishy-нууд маань зарагдаж дуусахгүй байх юм бол би 6 сарын 1-нд болох задгаа талбай худалдаан дээр эднэрийг авч зарах байгаа шүү. За. Хэрвээ байхгүй одоо зарагдаад дуусчих юм бол дахиж нэмж захиалж авчруулахыг бодно. За энэ маань болохоор 20,000 төгрөгийн үнэтэй энэ донот маань. Тэгээд бичлэгэн дээрээс өмнөний мэдээллийг авахд хэцүү байх юм бол дараа нь манай Facebook пэйж хуудас руу ороод зургнуудыг хараарай. За тэгээд энэ Kibru-гийн туулай байгаа. Marshmallow одоо энэ хөөсөн чихрийн туулай. Энэ маань бүр амар зөөлхөн. Гартаа бариа явж байхад айгүй эвтэйхэн. Одоо пенолондоо ч юм уу зүгэндээ ийчгээд айгүй гоё байдаг. Манайд одоо 14 настай тэрний одоо хамгийн дуртай Squishy-гийн ордог. Энэний маань үн 12,500. Жижигэрнээс үнэтэй яагаад юм үнэтэй байгаа юм бэ гэдээ хүмүүс айгүйх асуудаг. Энэ маань болохоор үнэтэй байхаас чаргагүй өөрөө маш гоё Squishy. Гарт эвтэйхэн, хаач аваа явах боломжтой. Тэгээ айгүй зөөлхөн. Тэгээ дефект орно гэж баг байхгүй. Би бол надад энэ бүтэн жил болж байхад л надад дефект орсон юу байхгүй. Зүгээр л манай хүмүүс ингээ нүүрэн дээр нь зурцсан байгаа. Тэрнээс өөрөөр бол ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй. Ийм Squishy байгаа. Яагаад ийм үнэтэй байд юм бэ гэж асуувал би ингэж л хариулна. За. Тэгээд хамгийн сүүлд нь хамгийн гоё ингээд Hugmy-гийн Squishy байгаа. Яг ориг Японых нь Японы алдартай Hugmy брендийн Squishy version буюу Squishy хувилбар байгаа. Вау. Тэгээ ардталтай энийг гэдэг ийм лицензных нь бичиг нь ард нь байна. Хоёулаа маш гоё үнэртэй. Ийм туулай болон баавганы загвартай байгаа. Будагны хувьд, нүдний будагны хувьд ингэж харагддаг. Тэгээд энэ осрын ийм юутай тусгай хамгаалалттай. За, уутны хувьд ийм бодтой. За, ийм хоёр Hugmy байгаа. Мөн Mickey Sunny Squishy-гийн milkshake байгаа. Milkshake маань саяны хоёр Hugmy болохоор нэг нь 32,000 төгрөгийн үнэтэй. Энэ Sunny Kitchen-ийн энэ нөгөө milkshake болохоор 28,000 төгрөгийн үнэтэй. За мөн Hello Kitty-гийн Christmas version буюу 100 сарын хувилбар 17 оны загвар. Ийм 17 оны загварын хоёр Hello Kitty-ийн донот байгаа. Энэ хоёр маань маш зөөлхөн. Амар зөөлхөн би бүр барьж үзчихв нэрээ. Яг нөө донотын дундаа айгу зөөлхөн. Энэ Squishy байлаа. Энэ донот маань болохоор нэг нь 28,000 төгрөгийн үнэтэй. Мөн энэ popsicle байгаа. Энэ popsicle-ийг би 8,000 төгрөгөөр зарна. Уг нь яг нөө зарагдах үн маш үнэтэй. Өөрийнх нь үнэн. Гэхдээ би 8,000 төгрөгөөр зарчнаа. За мөн ийм slime-ны сав байгаа. Slime хийж болно, эсвэл юм жижигхэн DIY хийж болно. Энэ маань болохоор дангаар нь би зархаар болсон. Тэгээ яваанд slime-ны хэрэгслүүд бас зарж эхлэх байгаа. Энэ маань үнэ нь болохоор 600 төгрөгөөр зарагдана. За ингээд бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Хэрвээ манай захиал болвол 94 18 28 46 руу залгаа захиалж болно. Эсвэл манай Facebook пэйж хуудас руу ороод чат бичээд захиалж болно. Тэгээд тайлбар хэсэгт Facebook пэйж хуудасныхаа линкийг оруулж өгнө. Мөн пэйж хуудсан дээрээ зарласан giveaway буюу тэмцээнийхээ постыг бас оруулж өгье. За ингээд манай тэмцээнд маань идэвхтэй оролцоорой. Би бас YouTube дээр нэг тийм идэвхтэй биш байдаг. Бас тэгээд хэрвээ YouTube channel маань бас амжилттай яваад хүмүүст бас хүрэх юм болвол
би YouTube дээрээ giveaway-г 7-8 сарынхаа азтнаар шалгаруулж өгнө. Бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдах юм бол лайк болон саб дараарай. Мэдээж олон үзэгчтэй, олон хандлттай байж дараа дараагийн бичлэгүүд маань та нарт хурдан очино. За ингээд